Та хаанихтэй нэг гараа өргөд даллаад байгаа муурны сүмнэрийг харж байсан уу? Ямар утга учиртай гэж бодож байна? Манеки Неко буюу Азийн муурн Японы алдартай соёлын бэлэг тэмдэг бөгөөд Аз, эд баялаг, амжилт, аз жаргалыг бэлэгддэг. Энэ нь Японд төдийгүй Хятад болон бусад Азийн орнуудад түгээмэлээдэг байна. Азийн муурны үүсэл нь тодорхойгүй ч олон янзын түүх томог байдаг. Тэдгээрийн нэг нь Японы нэгэн эртний сүмийн талаар өгүүлдэг. Тус сүмийн ядруухан нэгэн лам эзэнгүй муурыг хооллож тэжээдэг байжээ. Нэг өдөр сүмийн гадуур баян худалдаачин явж байтал өнөөх муур худалдаачныг даллаад дуудаад байгааг хараад сүмд орж иржээ. Худалдаачийн сүмд орсны дараа гинт хүчтэй бороо орж аян цахилгаан буусан ба амь нас нь аврагдсан гэж үзэн мууранд ихэд талархаж сүмийг ивент тэтгэж сүмч хөгжиж цэцгэлсэн байдаг. Азийн муурн нэг эсвэл хоёр гараа өргөсөн байдалтай байдаг бөгөөд зүүн гараа өргөсөн байдал нь үйлчлүүлэгчдийг дууддаг. Баруун гараа өргөсөнд нь эд баялаг мөнгө дуудахад хэрэглэгддэг гэж үздэг. Заримдаа хоёр гараа өргөсөн байдал нь хоёулангийн дууддаг гэж итгэдэг байна. Азийн муурн олон өнгө байдаг бөгөөд тус бүр нь өөр өөрийн гэсэн утга учиртай. Цагаан нь цэвэр ариун байдал аз жаргалыг, харин хорон муу зүйлээс хамгаалах алтан шаргал өнгө нь эд баялаг хөрөнгийг, улаан нь эрүүл мэндийг, ногоон нь сурлага боловсролыг бэлэгддэг байна. Азийн муурны хөвчлэн хүзүүндээ зүйлт хонх, алтлаг зоос гэх мэт зүйлсийг зөвсөн байдаг. Алтлаг зоос нь эд баялаг аз дуудах бэлэгдэлтэй. Азийн муурыг хөвчлэн дэлгүүр, ресторан, бизнесийн газруудад тавьдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдийг дуудах, аз дуудах зорилготой. Гэртеч бас явах нийтлэг бөгөөд гэр бүлийн аз жаргал, сайн сайхныг бэлэгддэг. Азийн муурн керамик, хуванцар, мод, металл зэрэг олон материалаар хийгддэг бөгөөд түүний хэмжээ болон хэлбэр нь мөн олон янз байдаг. Түүнийг ихвчлэн сууж буй байрлалтай дүрсэлдэг бөгөөд нэг эсвэл хоёр гараа өргөсөн байдалтайгаар харуулдаг. Азийн муурн зөвхөн Аз, эд баялаг дуудах төдийгүй Япон, Хятад, Азийн бусад орнуудад соёл уламжлалын нэг хэсэг болжээ. Түүний түүх бэлэгдэл нь олон хүнд аз, амжилт авчирхад тусалдаг гэж тэгдэг байна.